байна уу монголчуудаа? Ингээ өнөөдөр 7 сарын 12-ны өдөр Монгол улсад маань одоо үргэлжлэж байгаа баяр наадам маань одоо дуусах гэж байгаа. Өдөр төрөний бүхэн шалгарсан сураг дуулж байна. Ингээ бидний амжилтын түүчээ болсон аялал маань одоо дэлхийн одоо нэгэн хөгжилтэй улсууд Франц улсын нийслэл Парис хотоос үргэлжлэж байна. Ингээ бид нар өчигдөр нислээс хойш одоо Оросын Шереметьевийн республикаас нисээд за цагийн зөрүү одоо нэлээд нойр үржиж цагийн зөрүү өнөө өглөө гарлаа. Ингээд аялал маань үргэлжлэж байна. Өчигдөр орой бол эренгүүтээ 7 гайхамшиг машиныг бол Эйфелийн самбартаа үзэж сонирхсан байгаа. За өнөөдөр бол одоо Парисын дарихийн сүм гэдэг гайхалтай сайхан хийдтэй урлагийн бүтээл болсон одоо гадаад одоо барилгын хийсэн урлагийн бүтээл болсон тийм сайхан сүм бол одоо ороод гарлаа. Одоо та бүхэндээ энэ одоо өнөөдөр харуулж байгаа энэ музей бол Алдарт Луврын музей. Алдарт Луврын музей ямар онцлогтой вэ гэхээр дэлхийн маш олон хамгийн олон үзмжтэй музей гэдгээр бас онцлогтой, маш эртний төвтэй ийм музей байж байгаа. За тэгэхээр энэ музейг маань үзэхэд нэг өдрийн өмнө 3 секунд зарцуулаад явхад 3 сар үзээд дуусааргүй ийм одоо олон одоо үзмжтэй ийм мундаг музей байна. За тэгэхээр одоо Франц улс маань одоо эртний сайхан төвтэй ийм улс байдаг бахан Парис хот маань ялангуяа дэлхийн одоо метрополис хотуудын 5 дугаарт ордог ийм одоо хүн амтай зөвхөн Парисынхаа төвд 2 сая хүн амтай. За метропол орчимд нь болохоор одоо 13 орчим сая хүн ам оршин суудаг. Одоо эдийн засаг, санхүү, соёл урлагийн төв болсон ийм сайхан одоо хот байна. За маргааш бол бид нар Италийн Венец хот руу аялахаар байгаа. Венец хотоос цаашаа гэрэг Хорват гээд бидний амжилтын аялал маань үргэлжлэсээр байх болно. Холойпас одоо Монгол хүн болгонд олгож байгаа, дэлхийн хүн болгонд олгож байгаа, дэлхийн зах зээл дээр ажиллах боломжтой ийм сайхан бизнесийг та бүхэн санал болгож байна. Тэгэхээр энэхүү бизнесийг хийнгээ амьдралаа аялал болгож зугаа зингэлтэй сайхан аялж амьдрцгаая гэх юм бол бид нар тандараа Холойп компанийн та бүхэн туслахад үргэлж бэлэн байх болно. Ингээд Холойптай нэгдэж амьдралаа аялал болгоцгаая. Баярлалаа залуучуудаа анхаарал тавьсан.